Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд орхирах зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. За сайн байцгаана уу, та бүхэнтэйгээ 9 дугаар сарын эхний дугаараараа уулзж байгаадаа баяртай байна. За та бүхэн маань ажилтай ажил төрөл нь эхлээд, хичээл сургуультай хичээл сургууль нь эхлээд ажил амьдрал нь жигдрээд явцгааж гин үү. За сүүлийн үеийн дугааруудаар ихэвчлэн гэр бүлийн хүрээнд үлдэгдсэн хэрэгүүд сонгож авч ярьжсэн болохоор би энэ удаагийн дугаараар ямар төрлийн хэрэг ярих вэ? Арай л их хүмүүжүүлсэн алсан хятсан юмнууд яриад байна уу да гэд нэлийн бодож жагаад хичээл сургууль ихсэн юм чинь бас сэрэмжлүүлэг болгоё гэж бодоод ерөнхийдөө өсвөр насныхан гихүү эсвэл одоо дөнгөж насанд хүрж байгаа залуучууд гихүү те ийм одоо охтууд болон залуучууд бүлэглэн үйлдсэн бас л нэг эвгүй хэрэг сонгож авлаа. Надад бол үнэхээр цочирдмоор санагдчихсэн. За хэрэг рүүгээ орхоос өмнө та бүхэн subscribe дарж амжаагүй бол яг одоо манай сувагтай нэгдэрэй гэж хүсмээр байна. За ингээд бүгдээрээ өнөөдрийн хэрэг рүүгээ орцгоё. За өнөөдрийн хэрэгт холбогдсон этгээдүүд болохоор бүлэглэн гэж хэлсэн те нийтдээ 5 хүн байгаа. Тийм болохоор олон хүн дотор төөрөөд толгойн эргээд авах гэж бодоод эхлээд та бүхэндээ энэ 5 хүний мэдээллүүдийг нь хэлээд өгье. За хамгийн эхний хүн болохоор 2001 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод төрсөн, хэрэг үйлдэх үедээ буюу 2022 онд 21 настай байсан. Бага боловсролтой, хуваараа шивээс энтер хийдэг. Тэгэд өөрөө ол нүрээрээ дүүрэн юм шивээстэй залуу байгаа. Цаашдаа цөмөрөө шивээстэй залуу гэд яриад явна. За дараагийн хүн бол энэ шивээстэй залуугийн эхнэр нь гих эмэгтэй хүүхэд байгаа. Бүр 2005 оны 1-р сард Ховд аймагт төрсөн. За тухайн үед бол 17 настай байсан. Урд нь ял шитгэл авж байгаагүй юм байна. За энэ шивээстэй залуу энэ 2005 оны охин хоёр бол дундаасаа нэг хүүхэдтэй юм байна. За 3 дахь хүн бол эхнэрийнх нь найз гээд дахиад эмэгтэй хүүхэд байгаа. Энэ охиныг цөмөөрөө цаашдаа цэцэгмаа гээд яриад явна. 2006 онд Завхан аймагт төрсөн. Тэгэхээр энэ хэрэгт холбогдохдоо 16 настай байсан гэсэн үг. Мөн бүрэн бус дунд боловсралтай юм байна. Харин үлдсэн хоёр этгээд нь болохоор энэ хамгийн ихэнд дурдсан шивээстэй залуугийн найзууд нь байгаа. Эхний найз нь болохоор 1997 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод төрсөн 25 настай байсан эрэгтэй хүн байгаа. Бүрэн бус дунд боловсралтай, ам бүл зургуулаа, аав ээжтэйгээ 3 дүүтэйгээ хамтдаа амьдардаг юм байна. За энэ хамтдаа хэрэг үйлдсэн хүмүүсийнхаа дотроос хамгийн нас биеинд хүрсэн хамгийн том нь байсан. За өмнө нь бол 2019 оны 3 дугаар сард бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх гэж довтолсон гэсэн хэргээр 1 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлж исэн юм байна. За хамгийн сүүлийн буюу 5 дахь хүн нь болохоор бүр жоох хүүхдтэйгээ 2007 оны 5 дугаар сард Улаанбаатар хотод төрсөн. Энэ хэрэгт холбогдох үедээ 15 настай байсан. За эднэрийнхээ хамгийн бага нь байгаа 9 дугаар ангийн сурагч юм байна. За шивээстэй залуугийн одоо хуурай дүүн гэх юм уу, найз нь гэх юм уу ийм хамааралтай юм байна. Ам бүл тавлаа, аав ээжтэйгээ 2 дүүтэйгээ амьдардаг байсан. За ингээд хэргийнхаа үндсэн үйл явдал руу орцгоё. 26 настай уурхад ажилдаг нэгэн залуу Facebook-ээр цэцэгмаа гэх охинтой танилцсан юм байна. За энэ хоёр бол хэрэг болохоос өмнө нь урд нь нэг удаа уулзж исэн. Тэгээд 2022 оны 9 дугаар сарын 16-ны өдөр энэ хохирогч залуу маань уурхагийнхаа ажилласаа буугаад Улаанбаатар хотод өдрийн 13 цагийн орчимд ирсэн. Эренгүүтээ цэцэгмаатай чаталж эхэлсэн. Тэгсэн чинь тэр цэцэг маань энэ хохирогч залууд би хоёр найзтайгаа хамт байр түрээсэлж байгаа гэд хэлэхээр нь энэ залуу очиж уулзаж болох уу гэд асуусан чинь цэцэгмаа зөвшөөрөөд тэгээд хохирогч Дэнжи мянган тийшээгээ таксидад очсон юм байна. Тэнд очиод дэлгүүр ороод хідэн ширхэг пив аваад байжсэн чинь цэцэгмаа нэг эмэгтэй найзтайгаа хамт ирээд ингээд гуруулаа тэд нарын түрээсэлж амьдарч байгаа гих нийтийн байранд нь очсон. Ингээд гэрт нь ороход бол нүрээрээ дүүрэн шивээстэй нэг залуу сууж исэн. За цэцэгмаагийн хамт явж исэн охин болохоор энэ шивээстэй залуугийн эхнэр нь байсан. Нэг ёсондоо шивээстэй залуу энэ залуугийн эхнэр нь тэгээд
цэцэг maaтай ингээд гуруула нийтийн байр түрээслээд хамт амьдарч исэн юм байна. Ингээд цэцэг маа, хохирогч, шивэстэй залуу гурав хамтдаа авч ирсэн пивэ ууцгаасан. За энэ шивэстэй залуугийн эхнэр нь бол тухайн үед юусоо уугаагүй, ер нь бол уудаггүй гэсэн. Гэхдээ будаг шингэлэгч цавуу энэ төр бол тогтмол үнэрлэж мансуурдаг гэж байгаа. Тэгээ нөгөө гурвыг ууж байхад бол хажууд нь будаг шингэлэгч үнэрлээд мансуураад сууж исэн. За тэр гурав бол нилээн их уусан гинэ. Нөгөө том савлгаатай пив байдаг шүү дээ 2.5 литртэй. Тэрнээс 3 ширхгийг гуруула хамтдаа уугаад ерөнхийдөө сохтож эхэлсэн. Тэгсэн чинь нөгөө шивэстэй залуу чинь хохирогч руу чи мандана цагаа өгчөө. Би дээр юм хиймээргүй байх гэсэн утгатай зүйлс яриад ахаар нь хохирогч залуу цагаа тайлаад шивэстэй залууд өгсөн. Ингээд байжсэн чинь эдний гэрт нь шивэстэй залуугийн найзууд нэгэд нөгөө ихэн дурдсан 1997 онд төрсэн болон 2007 онд төрсэн 2 залуу орж ирцгээсэн. За энэ үед нь цэцэг маа шивэстэй залууг дуудаж гэрээс гаргаж ирээд за наад залуу чинь энэ хохирогч залуу хэлж байгаа уурхаад ажилдаг гэсэн. Нилийн мөнгөтэй байгаа зодоод мөнгийг нь аваад явуулчих гэж хэлсэн. Тэгээ орж ирэнгүүтээ цэцэг маа хохирогчийн карманаас утас бас нэг банкны картыг нь аваад шивэстэй залуугийн эхнэртэй хамтдаа дэлгүүр ороод нэмж арх авчирсан. За ингээд дэлгүүрээс орж ирэнгүүтээ цэцэг маа шивэстэй залуу руу нүдэрээ дохиж зодож эхлэхийг сануулсан. Ингээд нөгөө шивэстэй залуу хохирогчийг бүх юмаа өг гэж сүрдүүлээд хамаг хувцас хундыг нь тайлуулж аваад зөвхөн дотор хувцастай нь үлдээсэн байгаа. Тэгээ нөгөө гаднаас орж ирсэн 2 найзтайгаа нийлээд хохирогчийг толгой төрөөгөө зодож өшөглөж өсдөж жагаад хан мөргүүлж дарамтлж жагаад 2 ширхэг банкны картыг нь кодыг нь хүртэл хилүүлж авсан. Ингээд дарамтлах үедээ бүр гутсан доороосоо хутах заазуур хүртэл гаргаж ирсэн. Гутсан доороосоо гэж байгаа шүү. Айлууд ер нь хизэнээс гутсан доороо хутах шүүгөө хийдэг болсон юм бэ те. Ингээ харахаар бүр эртнээс төлөвлөж гутсан доороо нуусан байгаа байхгүй юу. Тэгээд хохирогчоос бүр чи хутгаар сэжүүлмээр байна уу? Заазуураар бүлүүлмээр байна уу гэх зэргээр айлган сүрдүүлж асууж исэн гэж байгаа. Ингэж айлган сүрдүүлж байх үед нь 2 найз нь дэмжиж нэг нь бүр тэлээгээ тайлаад маа энүүгээр зод гэд шивэстэй залууд өгч хохирогчийг зодуулж исэн. За хохирогч залуугийн хувьд гэх юм бол нэгдүгээр дуучсан сохтуу дээрээс нь 3 хутаг заазуур барьсан залуучуудын өдөөс бол яаж чадаагүй уцаа аваад тусламж дуудыг гэхээр уцыг нөгөө цэцэг маа хулгайлчихсан. Туслаарэ гэд орилсон ч гэсэн хинч орж ирж туслаагүй. Ингээд эдгээр хэрэгтнүүдийн дарамталж дээрлэх нь бүр сүултээ хэрээс хитрээд нөгөө шивэстэй залуугийн эхнэрийн үнэрлээд мансуураад сууж исэн будаг шингэлэгчийг аваад хохирогчийн дээрээс нь асгаж агаад хохирогч залууг амьдаар нь шатаасан. Ингээд хохирогч шатаж эхлэнгүүтээ шууд орилж босоод нөгөө шивэстэй залууг тэрж аваад коридорт гарсан. За энэ үед бол тухайн нийтийн байрны коридорт тоглож исэн хідэн хүүхдүүдийн нэг нь гэрлүүгээ гүйж ороод ээжтэй коридорт гал гарж ийна гэж хэлсэн. Ингээд хуршайлын эмэгтэй гарч ирээд харахад хохирогчийн биеийн тэр чихтэй гал авалцж исэн мөртлөө шивэстэй залуугийн бүслэхийгээр нь тас тэрвэрчихсэн. Шивэстэй залуу бол хохирогчоос салах гээд ноцолтож байгааг нь олж харсан. Ингээд эргэж гэрлүүгээ ороод хувинтай ус барьж ирээд цацаж унтраасан. Энэ үед нөгөө 97 оны залуу гэрээс гарч ирээд хохирогчийг 2 давхрын нилээн ихц шатны уруу өшөглөж унгаасан. За энэ шат нь бол маш аюултай огцом өндөр шат байдаг. Сохтуу байтугай эрүүл хүнч алхаж яваад унаад гимтчихмээр маш эвгүй нэг тийм огцом шат байдаг гэж тухайн нийтийн байрны оршин суугчид мэдүүлэг өгсөн байсан. Шивэстэй залуу коридорт гарч ирсэн хуршүүдтэй ерөөсөө энэ шатж байгаа хүнийг бид нар танихгүй. Гэртээ байцгааж исэн чинь гаднаас ийм шатсан хүн ороод ирлээ гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр ус цацаж унтраасан эмэгтэй бол их сэтгэлтэй хүн байх шиг санагдсан. Хохирогчийн араас нь гарч гүүгээд хохирогчийг хашааны гадаа болон хашаан дотор нилээн хэсэг хайж агаад буцаж орж ирээд нөгөө хэдэд тэр хүн гаднаас орж ирсэн ч бай үгүйч бай хүний аймнаас яригдчихин шүү гэж хэлээд цагтаа дуудсан. Нөгөө хэд нь болохоор гэртээ байсан шатсан гудас хүнжлөө хохирогчийн хувцас хунар ид зүйлсийг нь бүгдийг нь бөөгнүүлж аваад бушуухан шиг жалганд аваачиж хайчаад хуршүүдтэй за бид нар тэр шатчихсан залууг олоод ирье гэж хэлээд гарч яваад зүхтаасан. Хохирогчийн хувьд гэх юм бол тэр огцом шатнаас унаад хашаанаас нь гүүж гарангуудаа яг дараагийн гудамжинд нь байдаг нэг нийтийн байр руу явж ороод шууд ихний айл руу
гүүгээд орсон. Тэгээ учир байдлаа хэлээд утсаар нь гэр бүл рүүгээ залгаж дуудсан байдаг. За ингээд хохирогчийн ах эгч нар нь ирэхэд бол хохирогч ямар ч хувцсгүй нүүн нүцгэн бүх биеийн түлэгдсэн байдалтай, уйлаад шокийн байдалтай. За тухайн айлын хүн нь бол гадуур нэмгэн улаан өнгийн бүтээлэг нөмрүүлчихсэн ийм өрөвдмөр амтай сууж исэн. Их чин сандраад гараас нь бариад авсан чинь бүр арьсан салж унжаасан гэж байгаа. Тэгээд ч зогсохгүй толгооны өвс нь хүртэл шатчихсан. Хиншүү хервас үнэртээд маш хүнд юу босон талаар хэлж ярих ямар ч чадваргүй өвдөж шаналсан уйлсан байдалтай байж исэн. Ингээд ах эгч нар нь дүүгээ айлаас авч гараад эмнэлэг болон цагдаагийн байгууллагт бол дуудлага мэдээлэл өгсөн. Замын төвжрэл нэлийн их байсан учраас түргэн тусламжийн машины өөдөөс нь тосч очоод хохирогчийг гэмтэл сог судлалын үндэсний төв рүү хүргэсэн байдаг. Хэрэгтэн этгээдүүд гэвэл нийтийн байрнаасаа зүхтааж яваад сансрын түнэл ороод шивэстэй залуугийн эхнэр нь утсаа зараад сансрын түнэлийн тэнд байдаг банана гэдэг баарны арталд нэг зочид буудалд орцгоосон юм байна. За энэ хэд бол үнэхээр бүр цайцсан нөхдүүд байгаа. Дахиад хүн дээрэмдэх гээд цэцэгмаагийн фейсбүүкээр нь ороод яг одоо iPhone 6 авна гэд зар тавьсан юм байна. Ингээд зарын дагуу нэг хүн холбогдоход нөгөө хэд чинь байгаа газраа зааж өгсөн. Нэг ясандаа утсаа зархаар ирсэн хүнийг дээрэмдэж утсыг нь авах санаатай байсан байгаа. Гэтэл зарын дагуу ирсэн хүн бол мэдээж цагдаа нар байсан. Ингээд эднэр баригдсан байдаг. За төмөр одоо хохирогчийн гэмтлийн тухай ярилцъя. Биеийнх нь нийт гадаргуугийн 65-аас 70% нь түлэгдсэн. Зүүн, дээд, доод, зохин, зөөлөн эдийн няцрал цус хуралт үүссэн байгаа. За гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-17-д зааснаар энэ төрлийн гэмтэл нь амь насанд аюултай хүнд гэмтэл гэж явдаг юм байна. Цаашдаа бол хөдөлмөрийн чадвар алдах хэсэг нь одоо эдгэрэлтээс шалтгаалдаг болохоор хохирогчийн ар гэрийнх нь сайн гэсэн бүхий л эмчилгээг хийлгсэн. Тиймдээч эмчилгээний зардал нь бол ойролцоогоор 40 орчим сая төгрөг болсон байгаа. Мөн хохирогч эрүүл мэндийн даатгал тогтмол төлдөг байсан учраас эрүүл мэндийн даатгалын сангаас 20 орчим сая төгрөг хохирогчийн эмчилгээнд гарсан байдаг. Хохирогчийн өөрийнх нь мэдүүлснээр гэх юм бол шүн унтаж чадахгүй, бие нь үнэхээр хөвтөж шаналдаг гэсэн. Уул нь бол биеийн байдал нэг үе бодвол дээрцсэн. Гэхдээ л түлэгдсэн эсгүүд нь байнга таталтаж өвддөг гэж хэлсэн байсан. Угаас ойлгомжтой шүү дээ, тэ? Гараа ч юм уу тэ нэг жижигхэн түлчгээр л ямар амар хорсож өвддөг илээ дээ. Тэгэхэд биеийн гадаргуугийнх нь 65-аас 70% түлэгдсэн гэхээр бүр үнэхээр аимшигтай сонсогдож байна. Хохирогчийн хэлснээр хэрэг болох үед хутга тулгаад байсан болохоор нь хутгалуулахаас айгаад хэлснээр нь хувцс хунар цаг гэд бүх зүйлээ тайлж өгсөн. Тэгсэн гисэн үргэлжлүүлээд зодоод байсан гэж хохирогч ярьсан. Ингээд эдгээр гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд ч гэх юм уу юу гэх юм те. Энэ хүмүүс болохоор бүлгэлсэн, дээрээс нь зэвсгийн чанартай зүйл хэрэгэлсэн, хүнийг онц харгас хэрцгий аргаар өөр гэмт хэрэгээ нуун далтлах зорилгоор алхахыг завцсан. Довтлсон гэх мэтчлэн зүйл ангуудаар за шивэстэй залууд бол 13 жил. Шивэстэй залуугийн эхнэрт нь бол 1 жил 6 сар, цэцэгмаад 3 жил. За хоёр найзынх нь нэг болох 97 оны залууд 10 жил. Нөгөө хуурай дүү болох эднэрийнхээ хамгийн бага нь буюу 2007 оны хүүхдүүд болохоор 1 жилийг тус оноосон. Шивэстэй залуу энэ 97 оны найзтайгаа нийлээд өмнө нь бас өөр хүнийг зодож дээрэмдсэн байсан. Тэдгээр хэрэгүүд нь бас нэмэгдээд ийм ялнууд сонссон байгаа. За энэ шийтгэх тогтоол болохоор саяхан энэ оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхан шатны шүүхийн тогтоолоо магадгүй эднэр бас цаашаага давзаалтаад явах ах гэж бодож гин. Одоогоор надад бол дав заалтсан уу үгүй юу гэдэг дээр нэмэлт мэдээл байхгүй байна. Ямар ч байсан одоогийн байдлаар ийм ял аваад байгаа юм байна. За миний хувьд гэх юм бол эхлээд энэ хэргийг уншиж байхдаа 97 оны залуу энэ хэдэд ийм заагаад өгцэн болов уу, одоо толгойлогч юм болов уу гэж бодож исэн чинь бүр яг энэ хэргийг сэтсэн төлөвлөсөн хүн нь одоо нилээн жоохон тэр цэцэгмаа гэдэг охин байсан гэдгийг мэдээд бүр шоконд орлоо. Та хэд бас юу гэж бодов, санал бодлоо комментэн дээр бичиж үлдээгээрэй. 16 настай охины толгойд ийм бодол төрөөд тэгээ тэр залууг уурхаад ажилдаг, мөнгөтэй энтер гэсэн байж гэн гэхээр үнэхээр сэтгэлд багтахгүй нэ. Бид нар ч одоо хүүхдүүдээ яаж хүмүүжүүлээд байна те. Тэгээ дээрээс нас нэмж хэлэхэд энэ будаг шингэлэгчний тухай бас дуртахгүй орхиж чадахгүй. Сүүлийн жилүүдэд бол угаасаа насанд хүрээгүй хүүхдүүд хар тамхи мансууруулах бодистой холбогдсон гэмт хэрэг бол нэлээд нэмэгдсэн гэсэн судалгаа харагдаж илээ. Тэгээ мансууруулах бодисноос гадна те
тавуу энэ хэрэг дээр дурдсан шиг будаг шингэлэгч газ энтер үнэрлэх асуудал бол захын хорооллоор бол үнэхээр их байгаа гэсэн. Хэрвээ та бүхэн сонирхох юм бол дараа нь бас энэ төрлийн гэмт хэрэг бэлдэж оруулъя гэж би бодож байна. Бас нэгэн анхаарал татсан асуудал гэх юм бол одоо бас бэлгийн боловсрол гэр бүл зохиох тухай асуудал байгаа хгүй юу? Энэ шивэстэй залуу их нэртэйгээ 2020 онд хүүхэдтэй болсон юм байлээ. Тэгэхээр энэ залуу өөрөө 19 настай, харин эхнэр нь гэхүү одоо найз охин гэхүү те 15 настай байхдаа хүүхэд гаргасан байгаа. Миний хувьд гэх юм бол бэлтэж байгаа хэрэгүүд дээр үнэхээр эмоцгүй хандахыг хичээдэг ч гэсэн энэ хэрэг дээр бол одоо өстой жоохон юм байж юу эхнэр нөхөр дээр ментэр юу яриад байгаа ингээд манад дүү байсан бол өстой нэг турсгын хуулна гэдэг шиг те дарваатал нь алгадаад хайчмаар санагдлаа. Харин нөгөө талаас нь харах юм бол эдгээр хүүхдүүдийн ар гэрэн тогтворгүй, анхаарал халамж султай, мөн амжиргааны төвшин доогуур, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүй, хууль эрх зүйн мэдлэг дутмаг, дээрээс нь нэмээд суур хүмүүжил, ухамсар зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд нь нөлөөлж ийн гэж харж байна. Та бүхэндээ энэ дугаараараа сэрэмжлүүлж хэлмээр хэд хэдэн зүйл байсан. За өсвөр насны хүүхдүүдтэй дүү нартаа анхаарал хандуулж агаарай. Хаана хинтээ нөхөрлж ийн гэдгийг нь мэддэг агаарай. Мөн дээрээс нь онлайнаар танилцсан сайн танихгүй хин нэгний чинь цаана бид нарыг үүнээс ч илүү амар зүйл хүлээж иж магадгүй шүү. Болгоомжтой агаарай гэж хэлмээр байна. Хэрвээ өсвөр насныхан сонсож байгаа юм бол тэр насн дээр бол болохгүй зүйл хийж үзмээр санагддаг ч гэсэн залуу байхдаа одоо цээжнийхаа пангаар гэдэг юм юу гэдэг. Найзуудтайгаа дэрвэд хийсэн хоромхон зуурын буруу шийдвэр, буруу үйлдэл чинь амьдралд чинь үнэхээр муухай арилгаж болохгүй харт толб үлдэн шүү. Чи насан туршдаа гэмт хэрэг үйлдсэн шороо оронгоор явсан гих нэрийг зүүж амьдрах болно шүү л гэж захимаар байна. За тэгээд өнөөдрийн дугаараа энэ хүрээд өндөрлөе. За энэ хүртэл надтай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Подкастыг маань дандаа дуустал нь сонсдог сонсогчид маань юу гэж комент үлдээхээ мэдж байгаа бах. Дуустал нь сонсноо бас юу хийж байхдаа хаанаас сонсож ийн гэдгээ бичиж үлдээгээрэй. Ингээд дараа 7 хоногийн 4 дахь өдөр эргээд уулзатлаа. Түр баяртай.